Сайн байцгаана уу бүх үндэсний өсөлч болгон гэрчлийн цагаараа та бүхэнтэй дахин учирч байна. За энэ удаад ханцрагч маань бол бурхныг алдаршуулан гэрчлэнэ. Бурхны хийсэн сайн сайхныг бол бидэнтэй хуваалцахаар зорин ирсэн байна. Та ханцрагч гэрчлээ эхлэхийн өмнө одоо та өөрийгөө танилцуулаарай. Хоёулаа бурхны үгээр бас гайхалтай тунгалцгаая. За бид гэрчлийг болон хурганы цасаар сатаныг ялсан юм а гэд ханцрагч гэрчлийг хүлээж авъя. За би өнөөдрийн энэ сайхан өдрийг бас гэрчлэх гээд ингээд ирсэндээ бас баяртай байна. Эзний өдрийн мэндийг та бүгдээр хүргэмээр байна. За тэгээд би бол ингээд ер нь би хуульч мэрэгчлээ. Хуульч мэрэгчлээ бол бас ер нь хуульч байгаа мэрэгчлэр бол ерөөсөө ажиллаагүй. Гэхдээ одоо Zona X гэдэг нэг хувийн компани байгуулаад тэр компаниг бол маш олон ажилчтай тэгж босгон байгуулад тэр компани олон хүмүүсийг бас хоолнд хүргэх, завсар хооронд ноёднуудыг бас одоо ажиллаар хангах гэдэг ингээд би нэлээд олон нийгмийн чухал ажлуудыг би хийж явсан. Тэгээд одоо мэдээж тэтгэвртэй би бол одоо суудсан байна. Тэгээд бурхан дээр ирээд би бол одоо 4 жил болж байна. 4 жил болоод 5 дахь жилдээ жил рүүгээ орох жилдээ би энэ хүндэсний хүч өсөлч болгон дээр би ирсэн. Бурхан намайг яагаад дуудсан бэ гэхээр би ер нь миний амьдралд бас мэдээж яг санхүүгийн асуудал хүн янз бүрийн мэдээж одоо яг л энэ нийгэм тулгарч байгаа олон хүмүүс тулгарч байгаа яг л энэ амьдрал надад бол бий болоод ирсэн. Гэтэл яг энэ бол бурхан бол биднийг бол дууддаг. Яг хэцүү үед бол бурхан дууддаг. Ингээл бурхан дээр ирээд бурханыхаас заримдаа учрыг олохгүй, бурхан дээр ирээд юусоо ойлгохгүй ингээд нэлээд цаг хугацаа өнгөрөөд явсан байдгийг. Тэгээ бүх хүнсний хүсэлд ингээд манай чуулган дээр нэг жил болох хугацаанд ерөөсө гайхамшиг болгоныг үзэж байгаа байхгүй юу. Ер нь өөрийгөө ингээд дотроос нь маш сайн нэгдүгээр би өөрчилж байгаа. Хамгийн нэгдүгээр асуудал бид нар чинь өөртөө итгэмжтэй байдлаар бид нар өөртөө эхлээд өөрчлөх асуудал юм байлээ шүү дээ. Дараа нь мэдээж ингээд ундраал амьдралд ингээд өөрчлөлт гараад үгүй бүр ерөөсөө л бурхны төлөвлөгөө гэдэг юм юу байдаг гэдэг би бүр ямар гоё юм бэ би одоо үзэж байгааг санаж байна. Тэгээд гэр оронд маань амьдрал дээр маань харьцаан дээр хандлагт маань тэгээд мэдээж бурханд итгэмж дээр бүх зүйлээр би бол ингээд өөрчлөлт авсан. Өөрчлөгдөж байгаа. Тэгээд үүнийг ингээд гэрчлэхэд бас ингээд одоо их олон хүнд ингээд хүргэж байгаа маань бас их чухал болоо гэж би ойлгож байна. Тийм. Саяхан тэгээд энэ 11 сард би миний ерөөс ингэж сул дорой байдал, миний энэ аимхай байдал, хүнд үг хэлж чаддаггүй, зарим юм дээр маш их айцтай байдаг. Зарим юм дээр өвчнөө ч гэсэн дээр ингэж бүр нурааж чаддаггүй. Тэгэл нэг юм заримдаа өөдгөө байдал, ер нь заримдаа худал хуурмгийн байдал ч гэсэн хүний амьдрал байдгийн билээ шүү дээ. Энэ бүх байдлаа ингэж би өөрийгөө олж нээж харсан. Тэгээд байж л ингэж би зайлшгүй би ингэж өөрчлөлтөнд орж, чөлөөлтөнд орж байгаа байхгүй. Чөлөөлтөнд ороод тэнд чинь ингээл пастор намайг дуудаал пастрын хажууд очиод би ингээл ерөөсөө орчиход ерөөсөө миний асгартал би уйлал тэгэл ерөөсөө ингээд дотроос ингээл ерөөсөө бүр хамаг юм саллаа ингээл чичрэл ямар их гайхалтай тийм чөлөөлтийг би авсан гэдэг идрэл чөлөөлтийг бүр тэр ерөөсөө би үгээр хэлэх арга байхгүй тэр би үзэж байгаа байхгүй. Тэгээд чөлөөлтийг л ингээд байсны дараа ингээд би хамаг би ингээд төрсний дараа нэг халуун ингээд хөшүүл уусны дараа ингээд би нэг тавирдаг штэ. Тэгээд тавираал ингээд бүр хамаг биенээс ингээд халуун хөлс гараал тэгэл суухад ингээд бүр сул дараа болцсон ингээд бүр байж чадахгүй ингээд маш нам гүм ингээд бүр нэг юм зөөл нэг юм тийм байдал би орж исэн. Тэгээд би чөлөөлт гэдэг имийг одоо чөлөөлтийг би авсны дараа ерөөс ингээд миний харах өнцөг очиод хүнтэй ярих ярианы өөрчлөлт гэртээ хараад ч гэсэн ингээд би нэг одоо нэг хүний нэг одоо нэг юм дотроос нэг юм ингээд одоо бүр гайхалтай нэг гоё мэдрэмж би авцсан би мэдгэцсэн байхгүй. Тэгээд би нөхрөө ч гэсэн ингээд хайрлах хайр ингээд нэмэгдсэн. Өөр хүмүүсийг харах хандлага би нэмэгдсэн. Би чи ээжтэй миний ээж 90 настай хүн байдаг. Ээжрэг өөрт би ингээд харахтаа үгүй бүр ингээд нэг цаанаас ингээд хайр ундраал ямар гоё мэдрэмжтэй би болсон байсан гэсэн. Тэгэхээр энэ эдгэрэл чөлөөлт гэдэг юм ингээд яриад байгаа. Зүгээр л яриад байгаа боловч би дээрээ ингээд бид нар дээр ингээд яг ирээд бид нар өөртөө энэ чөлөөлтийг ингээд авахаар бурхан биднийг яаж өөрчилдөг вэ? Бүр энийг бол үгээр хэлэх арга байхгүй. Яаж ойлгох юм? Маш гоё тийм мэдрэмжийг би авсан. Тэгээ энэ цагийн мөчөөс их болоод ингээд миний бас л ажил амьдрал дээр зөндөөл өөрчлөлт гарч байна. Хүүхдийн амьдрал дээр ч өөрчлөлт гарч байна. Тэгээд ер нь бурхан бод бидэнд надад бол ялангуяа би энэ жилийн нэг жилийн дотор бол намайг бол маш их өөрчилж
байгаа. Нэг жилийн дотор би бол ер нь ариун сүнсийг мэддэггүй байлаа. Ариун сүнсний өөрчлөлтийг би мэддэггүй байлаа. Баптизм хүртэн гэдгийг би сайн мэддэггүй байлаа. Библийг би сайн уншиж мэддэггүй байлаа. Одоо би өдөр бүр би Библиэтэйгээ би харьцаж байна. Өдөр болго би Библийг уншиж байна. Итгэл чөлөөлтийн тухай би өөрөө би маш сайн мэдээлэлтэй болж байна. Дахин номлолтой ирээд сонсоод суугаад би байхад дандаа би ариун сүнсээр дүүрэл би дандаа би өдөр бүр ингээл нөгөө эндээс гарахтаа би баяр хөөртэй гараад буцаж ирэхдээ би баяр хөөртэй би сүмрүүгээ би гүүж ирдэг байхгүй. Цаг хугацаа заримдаа ингээл нөгөө жоохон хоцрох байхад би өөрөө гимшээл яагаад би ингээ хоцорч вэ? Яагаад би ингээ надад би өөртөө ийм одоо байдал үүсгээд байна гих мэтлэнгээр ингээ би тийм баяр хөөртэйгээр би ирдэг. Гэтэл бурхан биднийг өнөөдөр цаад агуулганд ямар гоё өөрчлөлт. Энэ бол үнэхээр үгээр хэлэх аргагүй. Гайхалтай шүү бидний энэ өөрчлөлт. За энэ үед гэрчлэмээр санагдчих байна тэгээд. За үнэхээр өгсөн юм а чөлөөлөгдсөн юм өөрчлөгдсөн юм а гэж тий. Тэгэхээр энэ яг өөрчлөлтийн талаар та ямар байдаг талаар өөрөө ярьлаа. Энэ одоо тухайн үед бас болж исэн видео бяцхан видеог хуваалцах хэрэгтэй хаа тий. За. За энэ видео дээр бол чөлөөлт бас харагдаж байна тийм ээ. Энэ яг юунаас чөлөөлөгдөж байгаа юм бэ? Энэ ер нь чөлөөлөгдөг байхдаа ямар байсан? Чөлөөлөгдсөний дараа бол ямар болдог талаар та бас дурдж ярьлаа тий. Энэ талаараа хоёлаа дахиад дэлгэрүүлээд ярил. Энэ чөлөөлт бол шүү дээ. Ер нь их айдсын сүнс надад бол маш их ингээд буглаад ингээд богшсон байсан. Айдсын сүнс. Тэгээд ер нь би заримдаа би үгээ хэлж чадахгүй. Нэг юм одоо нөгөө айдас чинь мэдээж хүлэгдэн шүү дээ. Хүлэгдээд ингээ үгээ хэлж чадахгүй ингээд хүнтэй ч гэсэн ярьсан ч гэсэн заримдаа дандаа айдастай. За намайг энэ үгчих бол яачих бол үг хэлийч гэсэн тэрийг ингээ болгоомжлоод ерөөс хэлж чаддаггүй юм байсан. Тэгэд энэ чөлөөлтийн дараа би ерөөсөө бүр гэртээ харайдч вэ, гадаач вэ би ингээд хүнтэй гоё ярмаар санагдаад нэг автобусанд явж исэн ч гэсэн хүнтэй гоё үг хэлмээр санагдаад ийм болсон. Тэгэд айдсын сүнсийг бүр за ёстой гайхалтайгаар намайг чөлөөлсөн шүү. Энэ чөлөөлтийг бол би бүр за энэ бол онцгой чөлөөлт байсан байна гэж би бодож исэн. Тэгээд их айцтай байгаад тах чи хүнээс чи нэр ирч хүч гарахгүй шүү дээ. Тэгэхээр би ирч хүчтэй болж байгаа байхгүй. Ирч хүчтэй. Тэгээд энэ би сэргэлэн бас нэг юм үгээ хэлэх чадвартай. Гадаа гараад би бас нэг жоох чөлөөтэй ирэх чөлөөтэй гоё алхдаг болж байгаа байхгүй. Энэ тэгэхээр энэ их чухал байсан. Тий одоо эрүүлэр сэтгэж эхэлж шүү дээ. Эхэлсэн тий. Айдсын сүнс өөрөө удирдаад буруу шийдвэрүүд гаргуулдаг, яриулдаг, хийлэгдэг тий. Энэ сүнснээс чөлөөлөгдөн гэдэг бол жинхэнэ өөрчлөлт юм аа. Айдсын сүнс чинь тэгэл алдаа гарах үндэс болж байгаа байхгүй. Жишээлбэл айгаал юмнаас бургаал тэгэл ахаж айцтай хүлэгдэт байна гэдэг чинь нэр эрүүлэр хэдэ сэтгэхгүй л байхгүй. Эрүүлэр сэтгэхгүй байна гэж алдаа зөндөл гарна л гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Хүнд ч гэсэн өөрт бол ямар дараатай вэ тий. Хүнд ч дараатай. Өөрт ч хэцүү. Байнга л одоо ингээл бие байраж тийм. Ингээл хэмд буруудчих гээд байгаа юм шиг ингээл ороод ирсэн шүү дээ. Тийм ачин өөдгөл байсан байгаа байхгүй. Тийм өөдгөө чанар байгаа байхгүй. Тийм. Тэгээд манай пастор ч гэсэн ингээд номлолт ирээ бидний та нар ингээд одоо тийм өөдгөө тийм юм байх юм бол бүгдийн та нар гарах гэдэг чинь айцыг бол би шууд бас өөдгөтэй л холбооч ойлгож ирсэн. Тэгээд тэр чөлөөлт бол ер нь ээдээ ерөөсөө үгээр хэлэх арга байхгүй шүү. Яг бидний мэдрэхэд ерөөсөө бүр үнэхээр тийм одоо бүр сүнс бүр бидний дотор ингэж ажиллаж бугшиж тэгээд бид нэг ингэж одоо бүр ариун сүнсээр удирдуулахгүй биднийг өнөөдөр чөлөөтэй алхуулахгүй биднийг алдаа гаргуулж ийж амьдрал чинь хүртэл ямар их хор холбогдолтой байдаг гэдгийг энэ сүнснүүд чинь хүлээд ингэ байгаад байдаг. Тэгэхээр эдгэрэл чөлөөлөлтийг бид нар бол бүр маш сайн хийлгэж явах хэрэгтэй. Энэ чөлөөлт гэдэг юм чөлөөлт гэдэг чинь хүний амьдрал маш чухал юм аа. Ялангуяа ийм нийгэмд байгаа бидэрт бол маш чухал. Тэгэхээр энийг бол би гэрчилж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд олон хүний хүмүүсийг одоо энийг сонсоосоо гэж бодож байна. Чөлөөлт манайд одоо 1 сарын 7-нд болох бас энэ итгэл чөлөөлтөн дээр би олон хүмүүсийг би урьж байна. Миний ах トゥ нар ч гэсэн ирээсэ гэж би бол хүсэж байна. Итгэл чөлөөлтийн ачаар бид нар бол өнөөдөр ямар ч ил байсан бурхантай байснаар, бурхан лугаа хандснаар, итгэл чөлөөлтөд хийлгэснээр, баптизм ахууснаар яг одоо өнөөдөр хинбэ гэдгийг би өөртөө нээн хамгийн гол нь нээн. Энэ нээлт бол бүх хүмүүсийн амьдрал маш чухал шүү. Бурхан ер нь энэ дэлхий дээр байгаа энэ 8 тэрбум хүмүүс ер нь аврагад бэлэн байгаа бурхан шүү дээ. Ямар ч байсан айцын чөлөөлөөд одоо бүр өвчтөнтэй, зовлонтой тэгээд дээр нь санхүүгийн одоо асар том асуудалтай байх юм бол бурхан бол авахд бэлэн байж байгаа шүү дээ.
Тэгэл энэ бүгдийг би ингээд гэрчилж гэнэ гэж би одоо ойлгож байна. Тэгэхээр 1 сарын 7-ны одоо тэр манай эдгэрэл чөлөөлтийн манай сүм чуулганаас хийж байгаа энэ сайхан үйл ажиллагаанд ингээ оролцоорой гэж би бүгдийг би ард түмнээ урьж байна. За баярлалаа та бүгдэд. Баярлалаа. Тийм. Ийм сайн бурханд бид нар итгэдэг юм аа тий. Ийм сайн бурханд итгэдэг бид нар бол. Бурхан бол үнэхээр бид бүгдийг одоо зөвхөн итгэгчдийг төдийгүй хүн төрлөختнийг бол хамгийн сайн сайхан амьдруулах юмсан. Амьдруулээ, ерөөл хангамжаа өхөе гэж одоо цорын ганц үгээ хүртэл зориулсан. Энийг мэддэг хэрнээ энэ чөлөөлтийг авч чаддаггүй, энэ эдгэрлэлтийг авч чадаагүй бас итгэгчд олон байдаг байгаа гэж одоо та бүхэн гэрчлэхлэхийн өмнө ярьжсэн тий. Гэхдээ би одоо ер нь бурхантай авчирсан гэчээд Бурхны нэрийг бол 4 жилийн өмнө би сонссон юм аа. Гэхдээ бол би ингэж итгэж чөлөөлөгдөж, хүн өөрчлөгдөж, амьдрал дээр ингэж хөрөөл авч болно гэж юусоо ойлгоогүй байж гэж ярьдсан. Тийм шүү. Ер нь ийм итгэгч нар бол зөндөө байгаа хөө. Ялангуяа над шиг. Би болохоор бас л юусоо ойлгохгүй л байсан шүү дээ. Бүтэн 4 жил ингээл одоо ийм сайхан одоо бурхан ингээд биднэртэй яаж хамт байдгийг те ариун сүнсээр яаж дүүрэх үү бид нар өнөөдөр бурханы хүүхэд болохын тулд тийм одоо бурханы хүүхэд болохын тулд өнөөдөр өөртөө бас ямар байх юм бэ гэдгийг бид нар ерөөсөй ойлгохгүй байсан шүү дээ тий яг ийм итгэж нар бол дүүрэн байгаа үнэхээр байгаа тэгэхээр энэ эдгэрэл чөлөөлөлт ч маш чухал байна тийм ээ тэгээд дээр нь өнөөдөр яг амьд бурхантайгаа яаж уулзах вэ тийм гэдэг бол маш чухал шүү. Одоо тэрийг одоо бид нар яаж ойлгох хэвтэй, яаж хэлэх хэвтэй. Тэгээд энэ дээр бас үг байна уу? Да дэмжиж туслаад өгөөч. Бурхны одоо жинхэнэ сүм чуулганыг олж тэ учирч бурхантай уулзах боломжтой. Тэрнээс биш одоо Есүс Христийн нэрийг барьсан хурамчууд маш их олноороо ирэх болно л гэж бас Библиэлд байдаг. Бурхны үгэн дээр өөрөө сануулад хэлсэн байдаг тий. Тэрнийгээ санаад яг одоо жинхэнэ сүм чуулганаа олох. Жинхэнэ одоо бурхныг гээд залбирах хайх тэр бол одоо итгэгч хүний ажил өөрийнх нь хариуцлага гэж шүү дээ тий. Би яг л тантай л уулзмаар байна, учрамаар байна гэдэг нь бол итгэгч хүний өөрийнх нь хариуцлага байгаа тий. Ингээд үннийг хайхад бол олддог говьл тогш тэгвэл нэгдэн хаа тэгвэл олдно гуй тэгвэл өвднө гэдэг ингээд. Үнэхээр тийм юм байна. Бид бол яг хүрцээр байна. Бид хайсан, гуйсан, тогшсон. Гэхдээ бидэн дээр ирсэн. Бид өнөөдөр жинхэнэ бурхны өгт болцсон сууж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Өдөр бүр үнэхээр юм бас бид нар номлолоороо бид өнөөдөр библиэрээ бид нар аялж ямар гой гайхамшигт амьдралдаа өөртөө хүртээд бурхан гэж ямар гой авралтай ийм сайхан хэнийг ч ялахгүйгээр тий хинт ч үйлчлэхэд бэлэн ийм сайхан ямар сайхан хоол вэ тий ямар сайхан одоо зөвхөн бидний зөв нэлэх хүүхчгэл бай гэж байгаа шүү дээ. Нэлэх хүүхчгэл үгээс сонсоод библиэр л аялцал гэж байгаа шүү дээ. Өөр юу ч хүсэхгүй шүү дээ бурхан. Тэгэхээр ямар амархан хэлбэр арга вэ? Зам нь ч гэсэн амархан. Юу ч хүсэхгүй шүү дээ. Өөрөө юм авъя гэхгүй шүү дээ. Юу ч хүсээгүй. Ямар хөнгөн юм бэ? Ямар хөнгөн буулгатай байна тий. Бид нарт бол ийм өстө одоо бүр яаж хэлэх юм? Бас их сайхан шүү. Ерөөсөө бүр үгээр хэлэх арга байхгүй сайхан шүү. Энэ хөнгөн буулгыг л авч үрцгэх хэрэгтэй байгаа маа тий. Би бол маш их одоо энэ хүндэсний хүсэлж болгон дээр ирээд одоо энэ бүгдийг би ингээд одоо хүртэж байгаадаа би үнэхээр таатай баярлалтай. Бас би энэ сүмж болгоныхаа бас удирдлагч биш баярлж идэг. Пастор даач би өргөж байж талархах ёстой. Тийм тэгэхээр Амен мэдээж нэг номер л доо бид бурхантай. Энийг бол би энэ бүгдийг бол бурхан хийж гэхдээ л ийм сайхан үнний замаар биднийг ч гэсэн алхуулж үнний замаар биднийг олсон гэж шийдүүлж хамгийн гол юм нь ингэж үнний зам болж байгаа байхгүй тийм ээ бид бол жинхэнэ хончин бол яг бурхан руу биднийг чиглүүлж хөтлөж тийм тэгтэл манай сүмч болгоны хувьд бол биднийг бол үнэхээр авралын зам руу гайхалтайгаар оруулж байгаад бол бас одоо итгэгч хүний зөвд бол өмнөөс би бол талархах ёстой тийм сайхан тийм бурхандаа ч гэсэн бид нар бол мэдээж өдөр болгон цаг минутгүй талархдаг болж байгаа л доо. Гэхдээ л мэдээж бурхан буулгаа бол гайхалтайгаар хийж байгаа бидэнд бол. За ингээд бурхан бүх алдар нь байх болтугай. Итгэгч хүмүүст бол хандаж хэллээ. Одоо бүр бурханыг бас мэдхгүй хүмүүсүүд байх вэ. Бурхан гэж одоо нэг зүйл бол байгаа гэдгийг мэдээд байдаг. Жохом
яг яах ёстой юм лөө бурхан ер нь ямар юм болоо гэж асуулттай байгаа хүмүүст одоо юу гэж хэлэх вэ? Бяцхан зөвлөгөө өгөх. Бурхныг ер нь мэдгүй их байгаа. Бас байна. Үл хүндэлдэг хүмүүс ч байна. Одоо бурхныг бол одоо жишээлбэл шашинтай ингээл холбогдсон. Бүр шашнаар ингээд өөртөө боомлуулчихсан хүмүүс чинь бас тэр чинь төрөлдөд бүр ойлгохгүй шүү дээ. Манайд ч гэсэн тийм ах トゥ нар бас байж байгаа. Тий. Тэгэхээр бурхан гэдэг юм чинь бурхан гэж юу н хийм бэ? Бурхан гэж өөрөө яадаг юм бэ гэдгийг хүмүүс өөртөө сонирхгүй шүү дээ. Тий. Тэгвэл яг уулга халдаад яг одоо зовоо зүдрээд ирэхээрээ бурхан гэж бүгдээр хэлдэг шүү дээ. За харин тий. Яг хэлдэг байхгүй. Би ч хэлж ийсэн. Би мэддэг байхдаа би хэлж ийсэн. Би өнөөдөр ажил төрөл амьдрал маань сайн байхдаа би хэлдэг л байсан. Зүгээр л бурхан л гэж хэлдэг байсан. Тэрнээс бурхан энэ одоо энэ миний манай бидний өнөөдөр итгэж байгаа энэ бурхан бас юуг үлддэг юм бэ? Яадаг юм бэ гэдэг ерөөсөө сонирхоогүй байхгүй. Сонирхдгүй байсан шүү дээ. Би яг тийм тэр хүний нэг л байсан. Тэгтэл би өнөөдөр жаргаж зүг байж байгаа шүү дээ. Тэгэхээр яг итгэгч нар ч гэсэн тэр дунд байгаа. Итгэгч нар дундаж байгаа. Бурхныг өөртөө мэдгүй хүмүүс ч гэсэн зөндөө байж байгаа. Тэгвэл бурхан гэдээ уулгаалдаад явж байгаа бүгдээрээ. Уулгаалдаж байгаа шүү дээ. Өвдөж байгаа тэр чинь бас адилхан зовж байгаа. Тэдгээр зөндөө гарч бүх айлтал байдаг л асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсийг яг үнний бурхан дээр ирэх нь л хамгийн чухал л да. Тэр дунд чинь бас өөртөө ингээд төрөлдүүлээд бас одоо буруу замаар одоо будаа тэлгэн гэдэг шиг буруу замаар ингээд бас нөгөө төрөлдүүлэх замаар ингээд хөтлөөд байх юм бол бүр одоо бурхнаа ойлгох тэр одоо юунууд наалтагдаад авах хаа. Одоо хэнийг ч төрөлжиж болох юм. Өөрөө ч одоо хайгаал төрөд яваад байгаа байж болно шүү дээ. Энэ ч сайн юм уу, тэр ч сайн юм уу гэл ингээл янз янзын шашнаар яваад байгаа чинь хүртэл бурхныг л бас хайж байгаа болов уу гэж боддtiin би бурхныг ирээгүй, бурхан дээр ирээгүй байгаа хүмүүсүүдийг болвол тий. Тэгэл хайсаар байгаад ерөөс үнэн найл юм бэ, сайн найл юм бэ, зөв найл юм бэ гэл нэг сууж авдаг. Тэгж яагаад л амьд бурхантай учирч эхлээд учирчхаараа бурхныг ингээд өшөө танаад эхэлдэг. Үгүй бурхан бүр ийм их гайхалтай надад ойрхон байсан юм уу? Ийм сайн юм уу? Ингэж ярьдаг юм уу? Үгүй ингэж залбирал голт юм сонсоод хариулцдаг юм уу? Гэт ингэж бурханыг таних тусам өшөө ойртмаар санагдал өшөөл бурхан дотор яаж байх вэ? Үгүй энэ үгээ өгсөн юм байна шүү дээ. Энэ үг нь ямар гайхалтай юм бэ? Ямар үнэн юм бэ? Үгүй хончин бас өгсөн юм байна шүү дээ. Энэ хончин ариун сүнсээр дамжуулж илчлэгдэж ойлгогддог. Энэ хончны амар ариун сүнс дахиад ярьдаг юм байна шүү дээ. Энэ үг нь бидний зүрхэнд орж ирэхээр биднийг бас дахиад өөрчлөөд шүү дээ. Энэ үг нь ямар их гайхалтай хүч оршоод байгаа юм бэ гэл ингээл бурхныг таньна гэдэг бас нэг ажил байгаа тий. Тийм. Ер нь бурхныг ер нь хүмүүс ер нь танихтай их удаан байгаа юм л да. Ер нь ингэдэг шүү дээ. Бурхан дээр ямар хүмүүс ирдэг вэ гэхлээр жишээ ялангуяа христийн сүм чуулган дээр ямар хүмүүс ирдэг. Энэ алдаа гаргачихсан тий. Өөртөө амьдрал хавганд бас жоохон хэцүү болчихсон. Тэгээд энэ өвдцэн өвчтөө зовлонтой. Ер нь ямар нэг ядархаараа ер нь бурхан руу хандж ядархаараа үнэхээр ирдэг шүү дээ. Зарим айлууд бол залхуур дасаа хоол ундг болцсон хүмүүс ч хүртэл сүм чуулган дээр ирж хооллож байх шиг тий. Энэ мэтлэнгээр ингээд зүгээр л авралыг маш хурдан хугацаанд шийдвэрлэх зорилготой л тэгж л ирдэг. Тэгэхээр энэ ирдсний дараа зарим хүмүүс яадаг вэ? Төвчээргүй зан гаргадаг. Одоо зүгээр л ингээд шууд авахад бодоод байна шүү дээ. Тэр зүгээр бурхныг одоо ойлгоё, таны, мэдээ, хугацаа орно. Бурхан гэдэг чинь өөрөө одоо яаж одоо нэгүслээ ингээд хүнд хайрладаг, яаж өнөөдөр авралт хүргэдэг, яаж өнөөдөр ариун сүнсээр дүүрдэг, яаж баптизм хүртдэг, яаж өнөөдөр хүмүүсийг өөрчилдөг юм бэ гэдэг цаг хугацааны асуудлыг хүмүүс ойлгодог байхгүй юу? Тэр гайхамшигыг нь хүртгэхийн наан ингээд нэг адгуу нэг яарал зүгээр хурдан авчаал босоод явчих гээд шүү дээ. Шашинсан ойлголттой шүү дээ. Тэгээ юмыг нэг амар хэлбэр аргаар шийдэх гэсэн. Маш хурдан авлаа, явлаа. Энэ л байгаа даа. Тэгэхээр энэ хүмүүст бас хандаж бас хэлмээр байгаа байхгүй юу? Энэ хүмүүс чинь жоохон тис хэрэгтэй байгаа шүү дээ, тийм ээ? Бурхан дээр ирлээ. Энд чинь бурхан гэдэг чинь өнөөдөр сүм чуулган яагаад байгуулдаг юм? Сүм чуулган гэдэг чинь өөрөө ямар байх хэвтэй? Пастор хүн ямар байх хэвтэй? Хончин ямар хэвтэй? Хондууд нь ямар байх хэвтэй? Энэ чинь бас замбраа бас орноод, бас цаг хугацаа орноод. Тэгээд бид нар яах вэ? Тэр сүмийнхаа тэр хашааруугаа ингээ орохдоо яах вэ? Орсныхаа дараа орж гараад чөлөөтэй нэг юм сайхан нэг юм хідэн зүгээр хондууд нэг чөлөөтэй нэг жоохон учраа олохгүй нэг хідэн хондууд яваад идэг байхгүй юу? Энэ хондуудыг яадаг вэ гэхээр тэр хончин маань замбраанд нь оруулаад сүм чуулганаа байгуулад сүм чуулганд алхуулсан тэр хондуудыг замбраанд нь оруулаад нэг эмгцэгтэй нэг юм
гэр бүлийг байгуулж байгаа шүү дээ. Гэхдээ энэ одоо тий харин ертөнцийн амьдрал дээр ч гэсэн яг одоо сайн малчин хүний хонд нь болвол тий эрх цагтаа ирдэг нэг юм эмх зэгстэй тэгээ бүгдээрээ тарах твэрэгтэй өнгө зүстэй байдагтай яг бас адилхан тий. Яг тийм шүү дээ. Өнөөдөр бид нар ч гэсэндээ бас яг л тийм байсан шүү дээ. Хойлоо нөгөө орлоо гарлаа нэг юм доктор сурвалжгүй нэг юм байдлаар яваадсан. Гэтэл биднийг өнөөдөр манай энэ сүм чуулган бол яасан бэ гэхээр ингээд нэг сайхан ингээд нэг тарах твэртэй нөгөө хондууд шиг тий ингээд базаж аваад ингээд тойруулаад ингээд суулгаад маш үнэн үгийнхаа номлоор бидний чинь гайхалтайгаар ингээд номлож тижээгээд ирэхээр тэр тижээлээс чи бүр гарахын аргагүй. Бурхан лугаа бүр орохгүй байхын арга байхгүй. Үнэхээр гайхалтай. Бурхан гэж энэ байсан юм уу? Номлол гэж энэ юм байсан юм уу? Энийг чи юу ч бид нар яагаад бидний ингэж чихээр ингээд орж гараад яваад исэн бэ гэд бид нар чи ингээд бүр яг дуулууртай чих зөөлөн тэгээ үнний замаар ингээд алхаад өөртөө бүр ингээд бүр чих тавиад ингээд орсон хүмүүс хийж байгаа шүү дээ тийм ээ тийм итгэгч нар бид нар өдөр болсон шүү дээ би энийг бол би манай бас сүм чуулганы манай пасторууд ийм бас мэдээж бурхан тэр тослогоо хийж байгаа тэр пастрыг бол ямар тослоготой пастор босгосон гэдэг тэр бурханы үйл ажиллагаа гэтэл хондууд нь бас тэр яг тэр зарчим руугаа ингээд ороод яг одоо тэр сонссон тийм ээ үнний зам руу орсон ийм сайхан хондууд ингэ босон шүү дээ ер нь болж өөрчлөгцөөр байгаа. Гэтэл өнөөдөр ч гэсэн ингээл номлолоор ингээл номлыг сонсоол ингээл гарахад бол бас л дахиад болоогүй сонсогдоод би дахиад энэ өөрчлөлт дээр дахиад анхаарах юм байна. За би энэ үнний зам руугаа ороход надад ийм нэг дутагдал байгаа юм байна. За би гэртээ хараад нөхөртөөгөө би ингэж ярьчих. Хүүхдүүдтэй ч гэсэн би ингэж ярий. За гэл ингээл би өнөөдрийн номлол дээр хүртэл би ингээд нэг үг ойлгоод гарч байгаа байхгүй юу. Тэгэл өдөр бүрийн номлол дээр би тижиг дээр өдөр бүлийн номлолыг бид үнний замаар орох тэр гайхамшиг болгоныг бүр яг ингээл бурхны тэр үгийг ингээл бүр дотоо дандаа шингээгээл тэгэл гэртээ хараад Библийг уншихаар ямар гой дуртай сонирхолтой гайхалтайгаар өөрчлөлтөнд мэдээд өөрчлөлт давтамжаа хийгээд байна гэдэг чинь амьдралаа л өөрчлөлт юм гэсэн үг шүү дээ. Бурхан биднээс юу авах гэж хүсээгүй шүү дээ тий. Та нар амьдралаа өөрчлөхийн тулд энэ арга зам чинь энэ байна гэдгийг сүм чуулганаа зааж өгч байгаа ч тийм. Тийм үү? Бурхан бол чи зүгээр сайн амьдраач те миний энэ зааж байгаа замаар гэдэг. Би чамд хайртай байна шил гэдэг аа шүү дээ. Хайр гэдэг үг бид нар мэдүүлсэн шүү дээ. Хайр гэдэг үг чи юу юм бэ гэдгийг би л мэдж байгаагүй. Дурлагтай ч хүртэл хайр гэдэг юм сайн ойлгохгүй дурлж явсан байлгүй дээ тийм. Тэгэхээр хайр гэдэг үг яасан бид нар бурхан л хэлж өгсөн шүү дээ. Нөхөр зүдрийг яаж хайрлах юм бэ? Өр хүүхдээ яаж хайрлах юм бэ? Гэр орондоо яаж итгэмжтэй байх юм, найз нөхдөд ямар байх, дайсны хүртэл бид нэг өнөөдөр яа гэж байгаа лээ. Хайрлах. Ямар агуу вэ те. Энэ үгээр бид нэг ингээл номлогдоод бид нар энэ үгийн зарчмаар ингээл явахаар бид нар өөрчлөлтгүй байхаа аргагүй. Хүнийг хайрлахгүй байхаа арга байхгүй. Гэхдээ хайр гэдэг үг гайхалтай шүү. Тэгэхээр энэ бурхны энэ одоо арга зам, бурхны энэ одоо үг хэллэг бүр одоо бүх хүмүүсийг л ерөөсөөр уриалхад бид бэлэн байж байгаа байхгүй юу. Тэгэхээр бити төрөлдөөсөө одоо энэ их буруу яваад байгаа хүмүүс ч гэсэн бити төрөлдөөсөө хүрээд игээсээ яг үнний ингэ замаар явж байгаа энэ бүх хүмүүстэй бид нартай ч гэсэн ирээд уулзахад бид нар бэлэн байж шүү дээ тийм ээ. Тийм. Гайхалтай юм сайхан одоо өөрчлөлтүүдээ бид нар дахин бас өөрчлөлтөө ч гэсэн дахин ярихад өшөөж өөрчлөгдөн шүү дээ одоо бид. Тийм. Зөндөө гол өөрчлөлт байна. Өшөө бид нар зөндөө сул дорой юмнууд байж байна. Сул дорой бид нар дандаа ирэх болгондоо бид нар бол гаргаад цэвэрлэгцээр л байна тийм байгаад ариусгатай л байна. Тийм. Энийг л хүсэж байгаа шүү дээ. Яг үнэ тийм. За баярлалаа ханцрагчтэй мэдээж ханцрагч маань бол бас олон одоо итгэгчдэд бас бурхныг хараахан танаагүй мэдгүй байгаа. Бурхныг хайж байгаа хүмүүст ч гэсэн хандсан гайхалтай зөвлөгөө өглөө. Одоо бурхныг алдаршуулан гэрчилсэн. Бурхны сайн сайхныг ирсэн танд баярлалаа. Таны амьдрал, таны өр хүүхдүүд тийм ээ эзний ивэл өрөөлөөр дүүрэн байх болтугай. Тэгэхээр олон хүн бол одоо гайхалтай амьд бурхантай уулзах болтугай гэж өрөөгөөд энэ удаагийн гэрчлэлийг дараагийн гэрчлэлээр уулзлаа баяр таа.